За сайн байцгаана уу. Өнөөдөр 2020 оны 12 сарын 1-ний өдөр болж байна. За тэгэхээр өнөөдөр бол одоо ингээд шинэ сарын ихэнх болж байна. Дээрээс нь одоо шинэ карантины 10 хоногийн сугагдах өдрийн эхний өдөр болж байна. За энэ дээрээс бид нар өнөөдрийн хувьд барилга угсралтын төсөл чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага гэдэг номыг ярилцах болно. За энэхүү ном нь нийт 20 нарийн мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд, ерөнхий инженерүүд гэх мэтчлэн маш том багийн бүрэлдэхүүнээр боловсруулагдаж гаргаж ирж исэн ном тухайн үед 2016-аас 2018 оны хооронд энэхүү судалгааг нь хийгээд за миний хувьд бол энэ номны одоо нөгөө боловсруулах судалгааны багийн хэвлэж гаргах хэрэгжүүлэх багийн ахлагчаар ажиллаж исэн төслийн удирдагч хийж исэн гэсэн үг. Тийм учраас та бүхэнтэй энэ номыг хуваалцахад илүү одоо надад хангалттай энэ номны талаарх мэдээлүүд нь байгаа учраас илүү тохиромжтой болов гэж үзлээ. За дээрээс нь ялангуяа барилгын компаниудад энэ бол маш сонирхолтой байна гэж бодож байна. Гэхдээ бусад чиглэлээр компаниуд ерөнхийдөө ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх гэж бодож байгаа бол энэхүү бичлэгийг бас өргөжлүүлж үзэрэй гэж хүсэж байна. Энэ яагаад гэвэл би ерөнхийдөө удирдлагын тогтолцоо ярих учраас та бүхэнд ч гэсэн сонирхолтой байна гэж бодож байна. За ингээд энэ номныхаа талаар ярьж эхлэе. За энэхүү ном маань 2016 онд ерөнхийдөө судалгаа нь хийгдээд за 2 жилийн туршид боловсруулалт судалгаа хийгдсэн гэсэн үг. За бид нар яаж боловсруулж байсан бэ гэхээр ерөнхийдөө зохиогч эрхийг үндэсний бүтээн байгуулалтын корпорацэнд одоо эзэмшдэг байгаа. За энд дотор орсон инженер техникийн ажилтнууд гэвэл ингээд Монгол улсын одоо гавьяат барилгачин зөвлөх инженерүүд гэхэд 6. За ерөнхий инженер буюу одоо энэ үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гишүүн компаниуд болох Delta Beauty, Улаанбаатар барилга, ECC, Эрэлтимпикс гэх мэтчлэн энэ компаниудын ерөнхий инженерүүд 5, нэг ерөнхий инженер гэсэн үг, барилгын ерөнхий инженерүүд. За тэгээд нарийн мэргэжил бүтээцийн инженерүүд гээд одоо барилга бүтээцийн инженерүүд, за холбоо тохиолол, цахилгаан, за сантехникийн инженерүүд, халаалт агаар сэлгэлтийн инженерүүд гэх мэтчлэн ийм олон төрлийн инженерүүд оролцож 30 орчим инженерийн одоо итгэвч чармаалт, хүчин чармаалтын үр дүнд энэ ном бол гарч ирсэн байгаа. За тэгээд мэдээж анхны хэвлэл учраас сайжруулах зүйл зөндөө байдаг. За хамгийн гол нь Монгол улсад анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн, боловсруулагдсан чанарын удирдлагын тогтолцооны талаарх удирдлагын тийм гарын авлага болж гарсан гэж би боддог. За тэгээд энэ дээр бид нар юуг тусгаж өгсөн бэ гэхээр ерөнхийдөө энд одоо нөгөө манай барилгын салбарт хэрэглэгдээд за хөвчиж эхэлж байгаа өөрөөр хэлбэл олон улсын төслүүдээр аль хэдийнэ хэрэглээд те Монгол улсын зарим нэг компаниуд бүр одоо хэрэглээд хөвчихсэн байгаа тэр зүйл байдаг боловч бусад компаниуд төдийлөн тэрийг сайн хэрэглэж хөвшээгүү дээрээс нь нэвтрүүлэх за аргаа олохгүй ч гэдэг юм уу тиймэрхүү байгаа компаниудад зориулаад за энийг юу яаж хийвэл зүгээр юм энэ үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн жишээн дээр яаж хийсэн бэ гэдэг талаас нь илүү тайлбарлсан. За тэгээд энэ дээр бид нар хамгийн гол шинэлэг ойлголтууд гэвэл flow chart буюу процессын схемүүдийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл барилга угсралтын үе шатны ажлуудын доторх тэр процессүүдийг тодорхой болгож одоо ингэж стандартжуулсан байгаа тогтолцоо хэлбэрт оруулсан байгаа. Хяналт шалгалтын процессыг одоо хяналтын хуудасаар хийдэг болгосон байгаа. Өөрөөр хэлбэл хуучин ил далд ажил гүйцэтгэсэн актаар хийдэг байсан бол тэрний гадна дахиад хяналтын хуудас гэх ойлголтыг оруулж ингэж хэрэгжилж эхэлсэн байгаа юм аа. За ингээд хяналтын хуудсыг нэвтрүүлсэн flow chart гэдэг ойлголтыг нэвтрүүлсэн. За энэхүү хоёр үндсэн ойлголт маань ерөнхийдөө нөгөө чанарын удирдлагын үндсэн одоо tools гэж ярьж байгаа. Одоо хэрэгслийн те 7 үндсэн хэрэгслийн хоёр нь байгаа. За энэ хоёрыг бол хамгийн ихэнд ажиллаж эхлэх нь зүйтэй юм аа гэдэг, ашиглаж эхлэх нь зүйтэй юм аа гэдэг одоо шийдвэрийг тухайн үед нэлээд ярилцсны үндсэн дээр замун түнчлэн Монгол улсад нэвтэрсэн сайн туршлагыг харж эхлэхэд бол энэ хоёрыг эхэлж нэвтрүүлсэн байгаа. Замун түнчлэн удирдлагын тогтолцооны баримт бичиг учраас одоо чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ гэдгийг төслийн удирдлага болон чанарын удирдлагын харьцуулсан судалгааны үндсэн дээр хийгээд ISO 9001 2015-ын үндсэн одоо ойлголтуудыг энэ барилгын төсөл дээр барилгын компани хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаарх мэдээллүүдийг мөн гүнзгий тусгаж өгсөн байдаг байгаа. За зарим нэгээс нь дурдвал одоо барилгын төсөл дээр төслийг одоо чанарын удирдлагын тогтолцооны дагуу хэрэгжүүлэхийн тулд хамгийн үндсэн бичиг баримт нь чанарын удирдлагын төлөвлөгөө гэж юм гарах хэрэгтэй. За мэдээж энэ чанарын удирдлагын төлөвлөгөө гэдгийг зарим компаниуд хийгээд явж байгаа байх. За зарим нь хэрвээ манах хийдгүү гэж бодож байгаа бол танад магадгүй барилгын төслийг хэрэгжүүлэх тийм дүрм ч юм уу журам байдаг бах. Тэрийг ерөнхийдөө
чанарын удирдлагын төлөвлөгөөний эхний хөлбөр гэж ойлгож болно. За хамгийн гол үндсэн зорилго нь энэ чанартай гүйцэтгэхийн тулд ямар нэгдсэн энэ бодлогын доор нэгдсэн төлөвлөгөөний доор бүх юм зүйлс хоорондоо уялдаж зохион байгуулах гэдэг дээр төвлөрсөн байдаг байгаа. За тийм учраас чанарын удирдлагын төлөвлөгөөг бид нэр PDCA циклийн дагуу яаж боловсруулж энэ барилгын төсөлд хэрэгжүүлэх вэ гэдгийг ерөнхийдөө тайлбарлсан байдаг. За тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд юу юуг ашиглах вэ гэх мэтчлэн маш олон энэ заавар зөвлөмжүүдийг тусгаад энэ маань өөрөө нийтдээ 500 орчим хуудастай юм ном байдаг байгаа. За ингээд энэ номыг ингэж боловсруулж гаргасан. За мэдээж энэ ном маань 2018 онд боловсруулагдсан учраас энэтэй холбоотойгоор бас чанарын асуудал бол ойрын үед ялангуяа барилгын салбарт энэ тэнд төрөл бүрийн стандарттай юм барилгууд баригдаж байна. Зарим нь хит чанаргүй бол зарим нь хит чанартай ч гэдэг юм уу. Үүний хувьд асар зөрүүтэй байна. Тэгэхээр энэ асуултуудыг нэгдсэн байдлаар зохицуулахын тулд чанарын тодорхой босго чанарын удирдлагын тодорхой юм стандартыг зааж өгөх зүйтэй гэж үзээд барилга хот байгуулалтын яамнаас энэ 2020 онд ийм барилгын чанарын удирдлагын техникийн баримт бичиг гэсэн юм барилгын дүрэн боловсруулах ажлыг эхлүүлсэн байна лээ. За тэгээд энэ номонд оролцсон хүмүүсийн зарим нь тэр хэсэгт бол тухайн орж санал зөвлөмжөө өгж ажиллаж байгаа. За миний хувьд бас тэр ажлын хэсэгт орцсон судалгааны ялангуяа практик судалгааны хэсэгтэр төвлөрч ажиллаж байгаа. За тэгээ энэтэй холбоотойгоор манай Leanworks гэмээр сайт дээр практик судалгааны энэ форум тавигдсан байгаа. За тэгэхээр энэ дээр та хэрвээ манай Leanworks гэмээр сайт руу ороод судалгаа гэдгийг бөглөөд үзвэл энэ дээр хийгдэж байгаа судалгаанууд харагдан. За одоогийн байдлаар бол ганц судалгаа буюу энэ судалгаа харагдаж байна. За энэ судалгаагаа бид нэр цааш үзэх гээд дарвал за ингээд гарч ирж байна. За барилга угсралтын ажлын чанарын өнөөгийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдлын таналт судалгаа гэдэг. За энэхүү судалгаа нь ерөнхийдөө та ингээд бөглөл 5 минут л шаардна. За тэгээд 5 минут зарцуулаад энийг бөглөчвөл за тань шиг маш олон хүмүүс мөн тэгж бөглөл бидний тэр боловсруулж байгаа норм дүрм таны хэрэгцээнд илүү нийцж өгнө гэдгийг мөн хэлмээр санагдж байна энэхүү видеоныхоо эцэст. За тэгээд ялангуяа залуу инженерүүд, за үеийн инженерүүд маань энэ тал дээр маш идэвхтэй оролцоод салбарын хөгжил таны оролцоо гэдэг зарчмаар яваад өөрсдийнхөө оролцоог илүү чухалчлаад тэгээд салбарынхаа энэ норм дүрмийн шинжлэх асуудал тодорхой хэмжээний хувь нэмэр өөрийнхөө үзэл бодлыг тусгаад өгөөч гэдэг байдлаар бас уриалж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээрээ би юуг та бүхэнд хэлхийг зорьсон бэ гэхээр за чанарын удирдлагын тогтолцооны талаарх ийм судалгааны ажил бол 2016 оноос хойш хийгдэж байгаа. За тэгээд 2018 он ингэж хэвлэгдэж гарсан энэ судалгааны баримт бичиг гарын авлага ном маань ерөнхийдөө хүмүүсийн эрэлт хэрэгцээнд бас тухайн үедээ тодорхой хэмжээнд нийцсэн учраас түүнийг сайжруулах түүнийг ерөн ингээд салбарын хэмжээнд мөрдүүлэх тал дээр манай судалгааны баг бас энэ барилга хот байгуулалтын яамнаас гаргасан энэ техникийн даалгаврын дагуу тэр багт нь орж ажиллаж байгаагийн хувьд бусад инженерийг ч гэсэн энд тодорхой хэмжээгээр судалгаанд оролцоод өөрийнхөө үзэл бодлыг тусгаад өгөөч гэдэг уриалгыг өргөж байгаа юм аа.